Эрх зүйн үйлчлэл зохицуулалт. Эрх зүйн үйлчлэл. Эрх зүйн үйлчлэл гэж тодорхой этгээдийн хүрээ, тодорхой цаг хугацаа, орон зай мэдээлэл, өдөөлт болон шууд зохицуулалтаар нийгмийн харилцаанд нөлөөлөх үйл явц үр дүнг хэлнэ. Эрх зүйн зохицуулалт нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу нийгмийн харилцааг хөгжүүлэх, хамгаалах, журамлах зорилгоор эрх зүйн арга хэрэгслүүдийн тусламжтайгаар нөлөөж буй эрх зүйн зохион байгуулалт хэм хэмжээ үйлчлэл юм. Эрх зүйн зохицуулалтын арга зам бол: 1. Үүрэг болох буюу субъектүүдэд зан үйлийн үүрэгтэй үүргийг хэлэх. 2. Зөвшөөрөх буюу зан үйлийн чөлөөт боломжийг болгох. 3. Хориглох буюу хоригдсон зан үйлээс татгалцахыг үүрэг болгох. 4. Зөвлөх, зөвлөгөө өгөх хэрэгээс бүтнэ. Эрх зүйн зохицуулалтын механизм нийгмийн харилцааг зохицуулахын тулд хэрэглэгдэж байгаа хууль зүйн арга хэрэгслүүдийн тогтолцоо юм. Төр ба эрх зүйн зохицуулалтын механизмын тусламжтайгаар нийгмийн харилцааг зохицуулдаг. Эрх зүйн хэрэглээний амлалт. Эрх зүйн зохицуулалт үйлчлэлийн хямрал, нийгмийн хэв журам тогтоох, эрх зүйн зөрчилдөөс үржилсэн сэргийлэх, эрх зүйн зохицуулалтыг хууль зүйн арга хэрэгсэл, механизмыг зохицоор бүрэн дүрэн ашиглах чиглэсэн эрх зүйн үзүүлбэр.